Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн үлгэрээр бүгдээрээ хамгийн үнэнч нөхөр минь гэдэг үлгэрийг гэнэ. Хамгийн үнэнч нөхөр минь. Эмили гөлөг сонгож авахаар Этан найзынхаа ферм дээр ирлээ. Садовчин дах ихэнх гөлөг энэ тэргээр гүйлж хуцан гинаж өнгөрөн уунан тоглоно. Харин нэг гөлөг шуудхан Эмилийг чиглэж ирээд түүнд наалдаж хөлөө өгөн өвдгийг нь долов. Эмили тэр гөлөгөө илээд "Би яг л ийм ноход дуртай" гэж хэллээ. "Чи итгэлтэй байна уу?" гэж Этан асуув. "Рости саваа зууж ирэх юм уу? Эсвэл бусад гөлөг шиг өстөн харайж тоглодоггүй шүү дээ" гэлээ. Рост нь чихээ буулган Эмили дайцсан суусан хэвэл байв. "Тийм ээ, тийм байна. Тэр тун өвдмөц юм" хэмээгээд Эмили түүний нүд рүү шитэд инээмсэглэн инхрийлэв. Тэгээд Эмили Росигийн чихийг илээд маажиж байснаа хараач тэд сайхан сэтгэлтэй бас үнэнч гэдэг нь мэдрэгдэж байна гэлээ. "Энэ л яг надад тохирсон найз мөн байна" гэж итгэлтэй хэлэв. Эмилигийн эдгээр үгийг сонссон Ростигийн зүрх нь хүчтэй цохилж сэтгэл нь догдлон уялаа. Өхөөдөм сүүлээ можиг хөдөлгөж Эмили рүү ихрийн хацаад шилтэв. Эмили ч энэ хорвоо дээр хамгийн үнэнч нөхөрөө олж авсан гэдгээ сайн мэдэж байлаа.